Өнөөдөр UFC 329 ивентэд юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. За UFC 329 гэж нэмээд 14 тулаантайгаар Монгол наадмын өдрөөр эхэлсэн. За тэгээ хамгийн гол нь бүх цаг үеийн хамгийн агуу тулаанчдын нэг Notorious Conor McGregor маш хүнд бэртлийн араас 5 жилийн дараа октогонд эргэж ирсэн. Ирэх эрэхтэй шууд Max Holloway-тэй үзэж галыг асаахаар шийдсэн. Уг нь Justin Gaethje, Charles Oliveira гэж сонголтууд байсан ч тэр өөрөө Max Holloway-г сонгосон. Хамгийн гайгүй нь гэж бодоод сонгосон байх та өөрхий. За тэгээ Conor болсон угаасаа эхнээсээ л хайплаад маш өндөр хүлээлттэй эхэлсэн. Би тэгтээ энэ жалмаа ах Conor хоёрын тулааныг үзмээр байна та. Жинхэнэ хайп, entertainment гэж юу гэдгийг харуулсан даа мань хоёрч. За тэр стадиумд орж ирж байгаа октогонд алхаж байгаа эдрийг нь бол үнэхээр сансан байлээ. За тэгээд тулаа эхэлсэн мань үнж өсөрж өшөглөөл тулааныг өстой ирч хүчтэй эхлүүлсэн уг нь. Даанч тулаан тэгж удаан үргэлжлээгүй. Түүний хөлн бэртээд шүүгч тулааныг зогсоохоос өөр аргагүй болсон. Тэгээ яалчгүй үнэхээр хайрын болсон мань хүн бүр нулимс туслуулж байгаа харагдж илээ. Тэгээ хүмүүс бол угаасаа тулаанд эрэхтэй л бэртэлтэй ирсэн гэж ярьж илээ. Урдчилсан таамаглалаар бол ACL-ийн бэртэл гэж ярьж илээ. За тэгээ дагуу аваргын маань зам нь энэ хүрээд өндөрлсөн баха. За тэгээ ордныг ярилцлах ч үгэлгүй нулимс туслуулан өргөж байгаа харагдсан. За тэгээ энэ ялалтыг галзуу Max Holloway өөрийн нэр дээрээ бичүүлсэн. Дэд өргөл тулаан Британи залуу Barry Pimblett-ийн эсрэг Франц Даны бурхан BSD. Үнэхээр хүлээлттэй тулаан байсан хэдий ч маш хурдан дууссан. BSD ч хийдгээ шууд хөл рүү н орсон хэдий ч Barry Pimblett-ийн гүлэтийн хавханд унсан. Тэгээ мэдээж мань хүн бол гэртээс ирсэн нь ойлгомжтой. Энэхүү тулаан эхний үед эхлээд л шууд дууссан. Тэгээ мань хүн ч Английн хувьс аялгаараа Justin Gaethje, Ilia Topuria гэд бүгдийг нь үзье гэж дуудсан. Бид нар удахгүй Justin Gaethje-гийн анхны бүсний хамгаалалт Barry Pimblett-ийн эсрэг хийх тулааныг үзэж магадгүй л болсон шүү. Тэр яг хуу манай Sophie Cunningham игч маань энэ тулаан дээр раундын тоо өргөдөг игч хийцэн явж илээ. Indiana Fever guard in the WNBA, Caitlin Clark's on court in fourth. Өнөөдрийн онцлог тулаан буюу Fight of the Night-ийг хийсэн Brandon Royval, Lenir Kawana. За тэгээд босоогоос үзэж алуулдгийн даваан дээр Brandon Royval туршлага зааж дүүг унтуулснаар ялалтыг өөрийн нэр дээр бичүүлсэн. За UFC 329 гэж энэ ивент нийт 14 тулаанаас 11 дутуу гарч хугацаанаас өмнө дууссан үнэхээр гайхалтай ивент болж дууслаа.